Захин болсон бол их амжилт ер нь их уг нь бол их цаас мас гэхгүй юм л агсан шатанд гарсан гэж би боддог. Өмнө цаасаар бол их бодлоонтой нэг сонь байсан тий. Их авсаархан болсон гэж боддог. Тэгээд өмнөхөөс нэг ялгаагүй юм шиг боловч одоо нэг улс бас нэг ашигт тултны лиценз бас ингэж мөнгөөр тий сонгоноор зарлж байгаа бол бас нэг сар болгоо нэг 7 хоног ч юм уу нэг тодорхой цагт нэг тэдэн талбай зарлана гэсэн тий бас нэг календарчлсан юм байх ёстой шүү дээ тий нэг одоо бид жишээлбэл бизнес төлөвлөгөөхөд одоо за тэдэн сарын тэдэнд одоо тийм болно гэдэг нэг ядахнаа нэг 2 3 сараар нэг 7 хоногийн тэд өдөр нэг тийм сонгон болдгоо гэдэг нэг хөрөнгө оруулагчид нэг хэлэх хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэгээд нэг яг хизээ яг одоо 7 хоногийн хизээ зарлах нь мэдэгдэхгүй хідэн талбай зарлах нь мэдэгдэхгүй тий. За нэг усаас бол дэмжиж тэнэж байгаа нэг тий. Нэг тийм ойлгомжгүй юм ямар төлгөөгүй тий. Өнөөдөр зарладаг ч юм билүү үгүй ч юм уу гэсэн тийм хүү нэг юм бүрхэг байдал ч өөрөө хөрөнгө оруулалтыг бол татгад бол амар ихэд хэцүү юм билээ. Тэгээд сонгоноос талбай аваад за ингээд хөрөнгө оруулагч чинь за манайх одоо ингээд энэ өрсөлдөөд авчлаа гэж ойлгож байгаа шүү дээ тий. Тэгсэн чинь гинэт нэг усны газраас ч юм уу тий сав газраас ч юм уу энэ талбай чи одоо манай энэ усны ийм газарт одоо хамрагдсан байна гэд одоо энэ талбайгаа одоо хас гэдэг ч юм уу тий. Эсвэл энэ чинь хасахгүй бол одоо танаа хайвал ажлын чинь зөвшөөрөхгүй ч гэдэг юм уу. Орон нутгаас нэг тийм дамт ирэх юм. Биднес одоо өргөдлөө өгөөд авсан юм биш. Улсаас ингэж зарласан талбайд оролцоод одоо шулгаар оролцоод ялсан талбай дээр ингэж улс нь өөр нэг хэсэг нь болохоор ингээ асуудал үүсгээд энэ талбайгаа одоо буцаач гэдэг юм уу тий. Нэг юм хүн нэг ойлгомжгүй сонгон гэж гэдэг юм уу. Энэ яг улс яг юу үсэж байгааг би сүүлийн жоохон боддог болсон л доо. Орд болохыг хүсэж байгаа юм уу? Эсвэл нэг хайгуулын лиценз тараас нэг тоо нэг ашигтын лицензээ давуулгасан тийм лиценз тараас нэр авах гээд байгаа юм уу? Би мэдэхгүй байна. Үнэлгээний ер нь бол би яг одоо тэгээд ингээд бол одоо жишээлбэл ингэж бодож байна. Одоо ингээд сүүлийн үед бол одоо хүн захин болсон байгаа шүү дээ тий. Тэгэхээр чин за нэг үсрээл нэг 10% компаниуд л орж байгаа шүү дээ тийм үү. Тэгээд эднүсийн үнийн дөнгөөр бол хасагдчихж байгаа. Гэхдээ ингээд нээгдэх нь бол 20 30 минутын дараа нэг талбай нээгдэг ч юм уу. Тэгэл нэг харлах сэргэлэг нь орж байгаа байх гэж бодож байна. Ер нь бол. Тэг чин одоо юм гэдэг чинь амар хурдтай болсон байна. Захимаар юм чи бүр хурдтай л байх хэрэгтэй шүү дээ тий. Тэгсэн за 2 цагаас нийлээ гэхэд яг 2 цагаас нээгдэхгүй. Тендерлийн сайт руу орлоо гацсан гэдэг ч юм уу. Энд чинь нөгөө өөрөө хардах хэрэгтэй гэдэг үгээр өөрөө нэг тий яг юу болоод мэддэхгүй мэдээлэлээс хол процессын сайн мэдгүй усад бол амар сөрөг юм яваад байгаа байхгүй тий. Техник онооны юм дээр бол одоо энэс илүү яах вэ тэгээд нэг ямар дэжсэн комисс байгуулагдаж байгаа юм байна. 2 3 комисс байгуулагдаад бас мэргэжлийн болон мэргэжлийн бос усууд оролцож одоо хяндаг гэж би сонссон. Тэгээд энэ дээр бол би бол одоо хүн шалхахаас өөр юу яах вэ тий. 7 хоног болгол нэг талбай ингээл бас хөрхий зарлаа л байсан шүү дээ. 8 20-оор тий ингээл 20-оор. Гэтэ раунд ап болсон 7 хоногт юусоо зарлаагүй байхгүй юу. Тэгэхээр одоо 7 хоног болгон зарлжаал тэр 7 хоног зарлахгүй нэг хин нэгэн одоо уулзалтай ч юм ингээл нэг зарлж байгаа хүн нэг завгүй болоод тавьчихж байгааз. Тэгэхээр нэг хин нэг л хүнээс зүгээр улсын ажил зүгээр л нөгөө хүн нь болохоор за зарландаа ч яах вэ яасандаа ч яах вэ нэг тийм төөлбөргөө тий нэг тийм яваад байгаа. Тэгээ 2 дугаарх нь болохоор Сүхбаатар аймгийн тэр нэг талбай бол яг ялчгүй солигдсон. Ашиглалтын сайтн дээр бол за сонгоны зарлагдаж байна гэж нэг талбай бүр координатороо тавигдчихсэн чинь хэд хоногийн дараа авчлаа. Тэр талбай шал өөр газар ингээд өөр талбай болоод ингээд тэр талбай туслагдсан тий. Тэгэхээр өөр талбай. Гэхдээ тэрийг бас айхтар мэдээлээгүй тий солигдсон шүү үгүй шүү гэсэн тийм мэдээлээгүй байшин солигдож байгаа байхгүй. Тэгэхээр чинь тэгээд яг ямар хүмүүс яагаад улс зарлаад байгаа юм уу эсвэл хувь хүн зарлаад байгаа юм маркетинг санагдаж байгаа байхгүй тийм улсын ажил бол гоё л явах хэрэгтэй шүү дээ.